эрдэмтэй болж чадахгүйсэн чи эрдэмтэй юм шиг харагдахыг хичээж амьдэрч байна. Ингээ байж яаш их басан чинь 16 хүрдгүү. Иргэний үлг байдгүй. Банк гээл минутын дараа ах нар залгаж орж иж байгаа юм чи. Аль нэг яа гэл. Тэг хаана гэл. Тийм, тэгэл эхэлж байгаа юм чи. Нэг их юм ярихгүй ш зүр хойлоо уул зээл. Амар дарамттай байгаа юм чи. Сайн байцгаана уу та бүхэндээ зуны ихэнх сарын мэндийг хүргэе. Эдэм подкаст та бүхэнд шинэ дугаараа хүргэх гэж байна. Өнөөдрийн подкастыг би ганцаараа хөтлөж байна. Манай очрын ойр үед хүндэтгэх шалтгаантай ажилтай байгаа. Тэгээ манай очроо бас нэг кино тоглосон. Та бүхэн үзсэн байх ихэнх нь үзэж байгаа байх. Тусгал гэ кинонд манай нөгөө хөтлөгч очроо мань тоглоод байгааг анзаарсан байх. Тэгээд энэ киноны бас гол хүмүүсийн нэг манай студид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр манай Эдэн подкастын өрөөнд бид нар бүгдээр ерөн сайн мэдэндээ чин хүслэн гэж хэлдэг те. Юу вэ бро? Хайнда за юу нахаа. Сайхан одоо зуншиж гин үхүү те. Тэ сайхан зуншиж гин. Иймэрхүү ер нь бол чамтай үеийнхэн ч нэг ингэж нэг сайхан зуншиж гин үү, сайхан хаварж гин үү гэж мэдлдэггүй л гэдэг. Тийм шүү дээ. Ерөнхий мэдлэг. За сонь сайхан юу байна? Ер нь бас хагас спортын хүн гэдэг хүмүүс бодцсон байдаг. Би бас тэгээ бодоод байдаг тийм. Ерөнхий тий олон спортоор хичээлдэг талын. Ойрын үед бол яг сүүлийн уран бүтээлдээ ерөнхий анхаарлаа хандуулж байж байгаа л тэгээд яг дуусгах чалаа. Яг зургатаар гардаг шиг царайлаг залуу байна. За баярлалаа. За кино тоглосон ямар ч байсан. За энийг бол тусдаа ямар ч байсан тухтай ярина те. Окей. Хүмүүс бол ихэвчлэн яг өмнө нь хүмүүс танигдсан байсан ч гэсэн нөгөө өнгөрсөн жилийн нөгөө телевизийн шоунаас бүр их мэддэг болсон байна. Тийм. Гэхдээ тэр шоуг бүтэн дуусгаагүй шүү дээ те. Тийм. Тэгээд ингээд хасагдсан гэхүү. Яа өөрөө явцсан уу? Тэгээ ерөнхийдөө бол яг одоо нууцын гэрээний хугацаанд болсон учраас ярихад зүгээр бах. Яг эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэгээд өөрөө хамгийн түрүүнд явах шийдвэр. Тэг анхаах тэг ярилцаад. Дажгүй үстэй тэгтээ. Дажгүй. Тийм амар толцсон бас хүнд асуудал бас гараагүй зүгээр ерхий. За ер нь байдал хүндрэхээс өмнө эртгэн цэвэрхэн дүүний овчио гэл. Тэгэхгүй бол бас асуудал гарна те. Тэгээ дараа нь ингээд нөгөө нэг activity нөгөө шоуны activity-нууд яваад байсан л та. Нөгөө залуучууд нөгөө цуг бүгдээрээ л ингээд хамт яваал ингээд лээсэн. Тэгээд айгүй фэнтэй байсан нэвтрүүлэг хэлгэжээ. Миний анзаарсаар манай хамаатны дүүнер мөнэр гэл айгүй олон хүмүүс манай ажлын хүүхнүүд гэл те. За тэгсэн яг тэр activity-нууд дээр ерөөсө харагдахгүй байц. Тэгээ нөгөө хүмүүсийн нэг юм хардлага байдаг шүү дээ. Монгол хүмүүс л болсон. Янз янз юм байдаг те. Ингээд нэг проблем гаргасан бахаа наа чин тэгсэн бахаа ангисан бахаа гэл. Хайр яг ядж яхад тийм яриан дээр нь нэг баачка орж ирээ зүгээр амар бүүм зүгээр. Зохиол чиглэл юм зөрхөөсөн байсан. Тэгээд яг барьж авч агсан тавьсан гээд ярьсан байсан хүн би болж таарсаа яж яхад нөгөөт нь спиртний харшилтай. Тэгээ агсан тавих нь утгаа нөгөө контролоо алдтлаа ч ууж үзээгүй байхгүй. Ерөнхий удмын хүнд харшил. Тий. Хамаг мэг тодрын эхлээд улаан. Улаан. Холобон. Окей. Юм доор нь маргааш. Би бас тийм л те. Гэхдээ би бол уучаал идгийг. Хайр дээ биш нэг юм тенсний бөмбөг шиддэг тийм үе дээр нь хоёр аяг бир уугаал чаас олоо болчихоо. Анзаарсан бол тэгсэн тийм. Тийм үнийг барьж яваа тийм болоо хайцсан. Яг үнэндээ бол би яг өөрийнхөө буруугаас болоод жоохон гэрээний зөрчил гаргасан гэх юм уу? Оо за. Тий. Нислэг тийзэн дээр жоохон асуудал гаргаад тэрнээс болоод анхаах жоохон хувьдаа надад жоохон одоо юу гэсэн цагаар тий алдар гомдсон гэх юм уу. Тэгээд яг дүүн бол өөрөө зөвөр санаа зовоод гэх юм уу. Тийм өөрөө гэрээ мэрээ зөрчиж ийш тийшээ явчаад тэгээд үйл ажиллагаанууд нь зүгээр инээгээд оролцоод тахаар бас хувь хүн жоохон болдгоо тэгэл ерөөхдөө очив. Тэрнээс тийм ёс бус үйлдэл бол ерөөхдөө харахгүй шүү. Монгол хүн ялангуяа эмэгтэй хүн ер нь монгол хүн насаа хэлдэггүй гэлээ. Гэхдээ
Чи насаа хэлж болох болохгүй байх уу? Би жил орж ийн. 25-ны жил 2001 оны. Могоо жилтэй. Чацуул юм байна гэ хотлоо. Адилхан л могоо юм байна. Тэ могоо л могоо шүү гэдэг байгаа шүү. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн Монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Окей, тэгээд өөр сонь сайхан юу кинон тоглож байна. Тэгээд шоунаас хойш ер нь амьдралд хэрэг өөрчлөлт гарав. За, ерөөхдөө маш олон давуу тал их байна уу? Үйлдэлээр хэлбэлзэл явж байна. Окей. Яг сайн тамуутай дөмдөл ноён руу уулзахгүй шиг гүрийгэл гүгээд шүү дээ. Яг энэ дашрамд бас үг хэлэх боломж олж байгаа дэр тий нийт кино багийнхандаа бас хамтран ажиллагч байгууллагуудаа тий ажил албаа хувийн амьдралдаа хутгаж сенсац үүсгэж тий биш үү санаагийн зовоос бол үлцэл өчөө тэгээд намайг мэдэх хүмүүс нь мэдж байгаа. Би бол санаатаагаар хүнд муу зүйл хийх хүн биш тий 24 25 гэхээр би 25-т даа болжсэн байна л да. Тий тухайн үед яа хүнээс жил явсан байдгийг яг өнөөдрийн одоо миний 30 гарцсан наадтай харьцуулахад олон зүйл ондоо гэхдээ өөрөө их том болчлоо л гэж бодож авсан би. Оо тий. Гэтэ бүх юм ногоон шугамар юм шиг санагдтал. Яг тухайн үед үеийнхнийгаа бодвол би нэг арай ажил карьер арай дээшлэл явж исэн нэг үе юм шиг нэг олон танигдаа телевизээр гардаг гэсэн. Тэгээ тухайн үе гэхээр би тухайн үе өөрөөсөө зүгээр асуумаар идэв. Чи сайн үнэ үү муу үнэ үү гэд хамгийн ихэн зүгээр асуугаал асуултаа эхлэмээр зүгээр би өөрөөсөө санагддаг байхгүй. Тухайн 25-т уучрал дээр очив. Чиний хувьд сайн хүн муу хүн гэдгийг зүгээр л толгойд бодогдож байгаа хамгийн ихнийхэр юу гэж бодож чинь. Заавал тэр нэг тийм оюуны юм байгаадах шаардлагагүй. Миний хувьд одоо ерөөхдөө хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс хүнийг хараад мэдэрдэг те сул дараа гэж одоо сул дарааг нь өөрт нь мэдрүүлэхгүй байхыг хичээдэг те алдаа дутагдлыг нь олонний өмнө одоо эйгүү байдалд оруулах зүйл хийлдэггүй ч юм уу ерөөхдөө тийм одоо логик сэтгэлгээ сайтай IQ өндөртэй хүмүүсийг ерөөхдөө сайн хүмүүс гэж боддог шүү. Үйлдэл бүрн тэ алдаа гарахгүй төлөө хэн нэгнийг гомдоохгүй төлөө байдаг хүмүүс юм бол алдаа гарахгүй төлөө хичээж амьдрын гэл алдаа гарахгүй гэл ярьдаг те. Чи зүгээр тэгж бодож ирсэн үү? Одоо за би ингээл ер нь л аль болох төгс байна да гэдэг ч юм уу. Тий яг жоохон бас юм олон хүний олон хүүхдийн те тийм олон цагаан сэтгэлийн одоо юм хайр хүндэтгэлийг авч ээж бас муу явахгүй байхыг тодорхой хэмжээнд хичээнэ. Гэхдээ бас бүх зүйлээ ингээд тэ тэр зүйл рүү бас бусдын юу гэж бодох руу хандуулаад байвал бас амьдрал биш. Тийм учраас тэ ер нь таны түрүүний хэлж байгаагаар ер сайн хүн байхыг л би түрүүн сая асуулт эхлэхэд чиний хариултаас зүгээр ерөнхий ойлгохдоо зүгээр ингээд бусдыг таатай байлгахын төлөө байдаг гэж ойлгож байна. Эвгүй үйлдэл, эвгүй санагдчихгүй юмсан гэдэг ч юм уу эсвэл нэг юм бусдыг таатай байлгах зорилготой нэг юм хүмүүс идэг ш нэг юм яг нэг vibe дундыг барайл хүмүүсийн дунд яваал нэг юм өөртөө ч төв учруулахгүй бусдад бас нэг төв учруулчихгүй нэг ингэ бодогдчихгүй яж хансан гэдэг ч юм уу тийм бодол байдгүй. Тийм бодол ерөөхдөө байдаг. Тэгээ бас ерөөсөө өөр хүний асуудал хошуу огт дүрдэггүй юм. Тийм тэр нь бас миний нэг дажгүй зан чанаруудын нэг юм уу. Угаасаа тех зав байхгүй тех нь ямар ч ашиггүй учраас тэгээ өөртөө л төвлөрөөд өөрийгөө л хичээнэ гэдэг тийм. Өөрийгөө хичээнэ гэдэг тийм. Төстэй зам чанар байж магадгүй гэд би нөгөө чиний үе байсан үе зүгээр бодохоор одоо ч тэр үе ярьлаг хүнд үгүй гэж хэлж чаддгүй юм уу? Тиймэрхүү зүйл чамд ирэх байдгүй. Би бол ерөөсөө шууд хэлнэ шүү. Тийм үү. Өөдөөс нь орж байгаа. Би чи Улаанбаатарх биш. Ер нь хөдөө өссөн. Тэгэхээр яадгийг. Гүү яах нэг арай
илүү юм хээгүү талдаа гэх юм. Ичиж эмээгээд тах зүйл байдаггүй. Яг мэдэрж байгаа зүйлээ эсвэл хүсэж байгаа шийдэмгий тий шууд хэлждэг. Тэгээд нөгөө хүнийхээ хариу үйлдэлээс шалтгаалаад тэгээд цаашгаа бас ямар харилцаа үргэлжлүүлэхээ бас шийдвэрийг шууд гаргадаг гэсэн үг тий. Тий ерөөхдөө тий байж болох хамгийн эсвэл би учирлахын подкастт орохгүй гэж хэлчихүүл төр гэдэг ч юм уу. Тийм бодох зүгээр жишээ шүү. Эн чинь зүгээр л жишээ. Ер нь амьдрал дээр гэж байгаа юм би. Яг тухайн сэтгэл зүйн байдлаасаа л бас шалтгааллах юм болов уу? Нилээ өөдрөг байжээвэл эсвэл нэг жоохон даун яжээвэл бас шийдвэр гаргалтууд дагаад өөрчлөгдөж л юм олон залуучуудыг би зүгээр хардаг байхгүй өөртөө жишгээс гадна ер нь ингээд ер нь залуучуудыг хараад тахад нэг юм амьдрал яг нэг иймэрхүү тууштай биш чи бол тууштай ийм шийдвэртэй гэж штэ шийдвэртэй биш байдлаасаа болоод хайр сэтгэл төр хүртэл нэг юм зоримог биш байдаг. Нэг эмхтэйтэй эсвэл нэг залуутай нэг охин байлаа гэж бодоход тухайн хүнтэйгээ цаг хугацаа өнгөрөөдөг шохоорхол байдаг те хайр дурлал юу вэ гэдгээ хандаа сайн мэддэг шохоорхол нь яваад л идэг тэгэнгүүт нөгөө хүн магадгүй өөрт чинь илүү дурлцдаг хайрлцдаг тэгэнгүүт тэр хайрыг нураахгүй тулд таймтай юм хэлж чадахгүй байсараад оройтох асуудал ч юм уучлаарай одоо дулмаа те цэцгээ эртхэн дуусгая чи битээ яахгүй би ингээд чамаг ингээд гоё охин гэж боддог гоё залуу гэж боддог тэгээ энийг ингээд дуусгая гэж хэлж чадахгүйгээр амар олон залуучууд оройтож шийдвэр гаргаж байгаа зүгээр харагддаг Монголд дэлхийд ч тийм боллоо л та зүгээр чи энэ талаар юу гэж боддог ерөөхдөө бас хүнээсээ шалтгааллах юм болоо да. Тийм хүнээсээ бас цаг үеэсээ. Тийм. Чамд тийм зүйл байсан уу? Надад яг уу тийм зүйл байсан. Гэхдээ тэгээд хамгийн ухаалгаар тэгэл ойлгуулаад болгодог лсэн л та. Байсан л та. Тэгэл шууд л аргалал хэлнэ. Бас шууд хэлэхэд бас эвгүй бас харин тий би яг энийг л яриад байгаа тий. Нэг хоёр удаа. Тэгээ энэс бол цаг алдах тохиолдол байх. Тий. Тухайн хүнээ чохроогоо дайна гэж үздэг л дээ. Ер нь. Тий. Өөрийгөө ч тухайн хүнээ ч гэл. Ер нь хосын харилцаан дээр ерөхий жоох юм. Асуудал байдаг тий. Яг асуудал байдаг. Гэхдээ яг хамгийн санаараа хичээдэг. Тэгээд амьдрал юм чи хичээгээд болохгүй бас таарна. Тэгээд балансыг барайл явж байгаа. Тэгээд зарим нэг хүмүүсээс шууд бас баримт нотлохоогүй амар сэтгэлдлүүд бас үлдээж байгаа харагдсан. Тэгээд тэр хүмүүст хандаж хэлэхэд тэгээд одоо нөө ярихгүй маа ярил да хүүхдүүдээ гэд хоёр ах хэлсэн байгаа штэ. Яг та бүхний юу ч бодохгүй эсвэл тэрхэн зуурт зөвөр сэтгэл хөдлөлөөрөө хандсан сэтгэл чинь танд эргээд маш том үр дагаврыг авчирч болох учраас тэгээ шүүлтүртэй комент хийцгээе бас уншиж байгаа хүмүүс ч гэсэндээ шүүлтүртэй ядаж жоохон ч гэсэн ярьж байгаа юм мэддэг үе те. Тий. Жоохон ч харин тийм шууд пал хийдэл орж ирэл тэгээ. Тийм гэсэн. Бас гэр бүл бас ээж мэж гэдэг хүн бас байгаа сэтгэл нь тухайн хүний ард хинч байж болно шүү дээ. Харин тий. Маш олон хүмүүс байгаа байхгүй. Тэгэл яг би мэдээж юу ч хийгээд тэр хүмүүсийн троллыг одоо өөрчилж чадахгүй учраас ядч хүлээж авч байгаа хүмүүстэй жоохон шүлтөртэй хандаарай гэж үсье. Би бол хойс хөлөгч хүн учраас тодорхой хэмжээний үйлдэл эсвэл тхүй санкцийг ухамсарлчихсан. Тэ буруу зүйл хийхгүй байх. Тэ ухаантай хүн гэж ойлгож олоо. Тэгээд явж байгаа. Ингээд нэг хэлэхгүй бол харин ингээд хэлэхгүй байгаад чимээгүй байгаад хараад баг ингээд айгаад байна гэж бодод байх шүү. Би бол айдаггүй. Тэ зүгээр л бороонуудаас чүт ухаантай болохоор тэгээ тэнд нэг хайчаад идэг. Ерхэд
тэний яриа. Асуудалтай нүүр тулахгүй байна гэдэг нь ухаалаг шинж юу? Гүү. Ерөнхийдөө л асуудал яах гэж гарч ирэх нүүр тулах гэж гарч ирж шүү дээ. Тэгэхээр тухайн зүйлсийг хаяхан зөв үү эсвэл юу гэх юм те ерөнхийдөө хаяул ухаалаг гэдэг байгаа юм уу эсвэл ерөнхийдөө тэрнтэйгээ тулах хэрэгтэй юм уу тэр хүмүүст эсвэл би юм шүү гэдгийг тайлбарлах хэрэгтэй юм уу? Үгүй тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Дүүгийнхэн зүгээс гэх юм бол өөрөө би өөрийгөө хуурахгүй байхтал болно гэж үздэг л дээ тийм орчимтай тийм би өөрөө ямар нэг асуудал үүсэх зүйл хийхгүй өөртөө өмж байхад бусад хүмүүс юу гэж хэлсэн надад мэдлэхгүй. Өөртөө өмнөж байх гэдэг чинь тэгээд түмэн зүйлийн таглаас юм да. Учрал тогтой хамтран ажиллагч эртээ 100 гаруй жилийн түүхтэй Америк, Англи улсаас гаралтай Dickies брэнд өдөр тутмын хамгийн чамин хувцсны хэрэглээч байх болно. Сонгон үйлчлүүлээрээ Улаанбаатар Ихтлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа шүү. Watch me win, then watch me do it again. Киноны талаар ярив. За, киноныхаа талаар. Энэ киноны саналыг хизээ авч юу. Тэгээд дүүрийнхэн талаар зүгээр юм нэг темирхүү гэдэг нэг актер спойл биш яриад. Тэгээ манай киноныг иймэрхүү гэх юм бол ерөнхийдөө маш гоё, тийм маш гоё сэтгэл өндөр хүлээж авсан. Тэгээд продюсер Тэмүүжин найз маань бас нэлээдгүй олон хоног чатаар орж ирсэн нийтдээ хоёр нэг уулзахаар болоод тэгээд ерхий зохиолын уншаад тэгээд яг тийзер үзүүлээд тэгээд ерхийдөө гой санагдаад бас яваад орсон. Тэгээд зохиолч, найруулагч те манай зургийн багийн одоо группийн бүх хүмүүс зүрх сэтгэлээ бас шингээж энэ бүтээлийг гаргасан. Тэгээд тэрийг бүгд мэдсгэж байгаа. Тэгээд яг миний дүр бол жоохон эдрит. Тэгээд киноч болохоор өөрөө нөө эдрит нууцлаг драм билүү. Тийм төрлийн кино байсан. Тэгээд эд жахт миний дүр яг нэлээ эдрит дүрээ. Тэгээд жоохон спойл болчих واخ. Гэтэ жоохон бас л амьдрал дээр тохиолдог зүйлсийг л одоо тусгаж өгсөн манай зохиолч маань. Тэгээд найруулагч маань хүртэл маш сайн туулж ажилласан. Тэгээд намайг бас мэрэгчлэн жүжигч биш учраас амар их кэрлсэн бөндөө. Тэгээд маш их юм сэтгэл хөдлөлийн одоо юм сэтгэл готролтой үеуд амар их юм сцентэй дүрхгүй. Яагаад гэвэл өөрийнхөө балагт тий өөрийнхөө тарьсан хэрэгээс болоод ерхий жоохон тэрэтэй байдаг 12 дугаар ангийн хүүхдийн дүр واخгүй. Тэгээ жоохон зургийн дондор пирсингтэй гарч ирнэ. Шивээс сценүүд байгаа тэгснээл тамих вейп гарч ирнэ өрөөнөөс нь. Тэгэл ерхий жоохон бүтггүй талын хүүхэд мөртлөө одоо манай зохиолч тэрийг одоо зохиосон юм чи би яг миний зүгээс дүгнж байгаа нь бол яг нөө ямар ч хүн ардаа ямар ч байж болно гэдгийг харуулахыг хичээсэн. Тэгээд бас аль нь зөв аль нь буруу гэдгийг хэлэх гэсэндээ биш. Зөвхөн л Монголын тохиолж байгаа бүх одоо юм одоо давхаргын амьдралуудыг одоо шууд ингээд тусгаж харуулахыг бэлдсэн тий. Кино байна. Тийм бүгдэнд нөө зээрээ гэж хүсэж байна. Тэгээд маш гоё болсон. Би бүр эхний 3 ангийн үзүүлээд жүжигчдээс реакшн аваа гээл. Доота. Очоо үзсэн чинь. Миний реакшн хамгийн амар нэс байгаа. Энэ нөө хэдүүлэн хийгээдсэн кино ёо. Энэ болцсон юм уу гэ. Тэгэл яах. Маш гоёгаа тэгээ. Шоунд оролцохын өмнө дүү нэг кино тоглосон шүү дээ. Бол нэг веб драм хүүхд залуусын кинонд болоо тий. Тэр үе энэ 5 vlog дээр хэлжсэн. Том надаас ирээд биш юу юм уу? Чи дахиад кино тоглох уу гэхээр би үгүй гэдэг. Тэгээ тэр үгүй гэж хэлснээсээ зөрчлөө. Гэтэ яг ийм гоё санал ороод ирсэн юм чинь
Хаппай шүрээд авч байгаа юм чинь. Тусгал гэдэг нэртэй шүү дээ тий. Тусгал гэдэг нэртэй. Амар хим гэртээ. Ийм орж ирсэн өдрүүд мангар их. Тэгээ дээрэс нь яг яагаад ч юм бэ миний ийм дуудлагууд зөө амар сонирхоо. Манай найзхны төрсөн өдөр тэгснээ хойноос нь шинэ жил. Тэгснээ шинэ жилээс залгаад Валентин 3 сарын 8-наар гэрт нь ганц царыг онолж бол яах вэ? Миний зураг дандаа тэгж таарад бол. Тэгээ би бүрсүүлдэ 3 сарын 8-нд тэвкос гойжчих. Хүш андаа хой. Манийхаа 9 зооч ярьдаг хөө. Би бараг саллаа хөө гэх. Болохоо байлаа тий. Аргийн хэсүүдлээ тий. Хөөхөд 6 7 гэж 6 дуусгаад оронгууд унтж байгаа юм чинь айлвал тэгэл аим. Тэгэл. Ойлгосон тэгтээ хаана маш их төвчээрийг гаргасан хаана маш их сэтгэл зүрхээ зориулсан. Тийм учраас гайхалтай уран бүтээл болох байхаа гэж би бодож байна. Гараад эхэлсэн шүү дээ тий. Тийм гараад эхэлсэн. Тэгээ үүдээр бол 4 анги орсон байгаа. Тэгээд юу боловсрал телевизээр ихний анги гарч ирсэн баха ихний. Та бүхний биедээ оруулах хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг Сан Мигель шар эрэг төлөвлөж байна. Тэртээ 1890 оноос төвхтэй Испаниас гаралтай энэ хүн шар эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөд хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан Мигель Учрал Talk. За пив ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. San Miguel. Үүрэг хариуцлага өөртөө үнэнч байдал гэдэг зүйлсийн талаар зүгээр бодлоо солилцуулъяасан гэж бодож байна. За ерөөхдөө Өөртөө үнэнч байдлын талаар тий. өөртөө үнэнч байдлын талаар гэвэл тэгээ өөртөө үнэнч байхыг бол одоо чадах хүн л чаддаг баг та гэж би бодож байна. Чи чаддаг. Би бол өөртөө үнэнч байх гад хаяа чаддгүй байгаа. Тэрийг би энэс ч нухгүй хэлнэ. Ягаад гэвэл угсаал чаддгүй юм шиг. Хотлаа яриад яхаа тий. Яг өөртөө амлсан амлтаач хүрч чадахгүй байх үедээ ч юм уу те жоохон готрох үе гарна тий. Хүн л юм шиг адилхан сэтгэл зүйтэй те яг юм олон жилийн дунджаар юм масын эвгүй дархлаа суучт юм байна. Тэгээд тоохож үлчт юм байна. Тэгээд яг үндэ надад одоо тий миний асуудалд анхаарлаа хандуулж байгаа хүмүүс бол одоо надаас арай боловсрал доошоо хүмүүс байгаа л би одоо ойлгож байгаа. Тийм яагаад гэвэл надаас дээшээ хүмүүс нь юу надтай мантай байгаа ойлгож. Ер нь уул нь тийм л тий. Уул нь бол тийм. Тэгээ яхав хүшүү ярьж байгаа тийшээ орч. Яг өөртөө үнж байдлаа. Тийм үнж байдлаа. Өөртөө үнж байдлаа ярьж байгаад л хүмүүсийн юм яриад. Хэдэн коммент харсан тэрний драма орж ирээд болдгоо яа. Окей. Дүүн бол яг чаддгүй юм уу? Гэтэ яхав байхыг хичээдэг. Байхыг тийм хичээдэг ч хүн гэж байна. Байд чадаад байвал тэгээд үнэхээр гоё болж юм. Тийм. Тэ ерөөхдөө бол нэг юм шугам татаал хайж чинь л гэсэн үг л дээ. Тэрний ард заавал гарна. Тэрийг заавал тав гэсэн тий. Тэр нь бас тодорхой хэмжээний адреналин ялгаруулж тий. Өөхөдөгч юм уу нэг тиймэрхүү зүйл болох хаа сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ арай бас өөдрөг за би ч нэрээ тэгэх хэрэгтэй байгаа штэ гэдэг өөртөө ярилцах цаг гардаг ч юм уу. Үүрэг хариуцлага. Үүрэг хариуцлагын хувьд маш хайрцангуй л дээ. Бас цаг хугацаа тэг маш олон зүйлээс шалтгаалж өвсөж өөрчлөгдөж болно. Тийм хүний үүрэг хариуцлагатай хандж байгаа хандлага нь тэг яг ялангуяа таны үе чинь бол тэгэл үүрэг хариуцлагын тал дээр их асуудалтай л гэх юм. Ерөнхийдөө жоохон одоо шуутхан хэлэхэд угаасаа дэшигээ уюудээс жоохон тэ жоох эрхчлөө ихтэй байгаа юм уу яагаад байгаа эсвэл
одоо жоох эвдрээд байгааг хэлэхэд шууд болно. Ер нь бол одооны хүүхдүүд тий зарим нь захгүй болоод тий жоохон 4-5 дүү дээрээ чигээ дуутахад пал гэл явдаг штэ. Тийм үед бас одоо бас юу ярьж чад ийшээ яваад орчоо. Йоо ямар сони юм бэ би чи Зүгээр яриаг дуусгачих. Жинхэнэ далига. Тэгээ өөрөг хариуцлага ярьж ирсэн. Тэгээ танаа үе ялангуяа тийм байх юм байна тий. За тэнгүү тэрэн дээр чи ялахаар ямар юм дундаа. Тэг би бол өөрөө яах вэ? Хүслэн гэдэг Өөрөг хариуцлагатай ерөөхдөө бас ингээд одоо анхаарлаа хандуулж тий фикс хийхийг хүсдэг, хичээдэг тий. Тэгээд зарим үед үнэхээр болохгүй таарж тий. Тэгээ угаасаа болох нь тодорхой болох нь шудрах шулуун ерөнхийдөө шууд хариулаад явцдаг гэж хэлжсэн шүү дээ. Яг миний хувьд бол өөрөг хариуцлага тий яг юм яс журмын дагуу тий хүлээгээд одоо явж байгаа гэвэл үгүй. Ягаад гэвэл би ч өөр амар том үүрэг хариуцлагаас тий хол байдаг хүн байхгүй юу. Ягаад гэвэл ч яах вэ? Яг тийм болцсон. Тий. Ямар том үүрэг хариуцлага? Яг уу нэрээ мэдэхгүй болоо асууж байгаа шүү дээ. Өмнөх амьдралтай. Тий. Тэгээ хөвдөө яг өөрийнхөө хүссэн шиг, өөрийнхөө боддог байсан шиг цаг зав. Эзэж зарцуулж байгаагүй, эзэж зарцуулж чадахгүй байгаа. Тэгээд цаг хугацааны асуудал байх гэж бодож хүсэл нь байдаг багт болдог шүү дээ юм бол тий. Цаг хугацаа боломжинд таарахгүй үе гэж бас байдаг. Яг би чамааг алуулах зөвтгөх талаас би бас ярих гэдэг. Би өөрөө бас тэр үед амьдралаа дуусгаж исэн байна. Би бас нэг хүүтэй. Гэхдээ одоо хүүтэйг бол байнгын холбоотой байдаг. Манай хүү чи одоо 12 хүрэх гэж байна. 11 настай байхгүй юу. Тэгээ байнгын холбоотой байдаг. Яг тухайн үедээ тэр өмнөх амьдрал маань дуусч байхад эхний 1-2 жил би байнгын цаг зав гаргаж чаддаг байсан гэж бол судлаа хэлж чадахгүй. Боломж нь байсангүй. Ажиллах хэрэгтэй байлаа. Өөрийгөө олох хэрэгтэй байлаа. Тэ тухайн нэг тодорхой хэмжээнд санхүүгийн нэг юм чөлөөнд хүрэх хэрэгтэй байлаа гэдэг шиг тийм үе бол байсан. Тийм 2 жилийн дараа гэдэг ч юм уу 3 жилийн дараа гэдэг ч юм ари ондоо болж байгаа. Тэгээ одоо бол хүүтэйгээ очиод нэг нүур бардам уулзахад бол ямар ч асуудал бол байдгүй. Тиймэрхүү юм байдаг. Тэ магадгүй чиний цаг болов гэж болно шүү дээ. Чи хитрхи залуу байж болно. Зөв үү? Тэ. Зөв. Өөрийгөө нэг зөвтгдгүү. Энэ асуудал дээр өөрийгөө маш буруу зэнлэж явдаг. Яагаад гэвэл угаасаа л эр хүн төвчээд гарах хэвээр давнуудын нэг нь байсан. Тэгээ би чадаагүй. Тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас миний хувьд үүрэг хариуцлагатай. Ерхий жоохон соловтор ханддаг гэх юм. Тэгээ одоо тэр тал дээр бас ажиллагаа хичээж байгаа. Тэ. Одоо чинь юу мэрэгжил юу лээ? Ирэх зүүч хуйлж болох гэж байгаа. Тийм өмгөөлөгч болно. Кино шиг л амьдралтай хүн болох юм дээ. Тэгээд нэр цэвэр байхын тулд тэгээд одоо асуудлуудаа бүгдийг чин там болгох хэрэгтэй нэг нээлж байна. Тэгэл цаашаа дараагийн ажлуудад төлөвлөх бодолтой байна. Тэгээд одоогоор бол ямар нэгэн сүр сар гэд хийгээд байгаа зүйл бол байхгүй амралтын байдалтай байгаа. Зөв сураалаа. Сурахгүй шүү дээ. Нөө эрх зүйчээрээ төгсөөд би чи баг 3 жил болсон. Sorry. Одоо би чи 25 жил орж байгаа чинь 23-тай. Тэгээ 20-той төгссөн баг. 1 оных тийм байна тий. 20-той төгссөн. Тий. 5 хүрэх жахтаа сургуульд ороод тэгснэ үсэрсэн юм билий. Аль 10 жил төгссөн юм бэ? Ер нь гадаад дотоод сурж ивгүй юу? Сэлэнгийн хөтөл гэдэг газар ирсэн шүү. Сэлэнгийн сайхан хизээ хотод орж ирсэн. Ойтон болоод. Ойтон болоод. Тийм 10 жил. Тухайн үе хүртэл ерөөсөө хотод орж ирээгүй байсан биз? Орж ирээгүй. Амралтаараа л нэг хаяа орж ирж парк үздэг л хүүхэд байсан. Тийм. Ихч мэгчийнхаа хүүхдээ харсан шиг. Тухайн нөгөө нэг байглаас өгөгдөл гэж байна л та. Тэгэхээр чиний хувьд бол яг ингээд яг гадна байдал төрөх бүх зүйл бол яг байглаас бол харамгүй одоо өгцөн ийм залуу байгаа байхгүй юу тий. Тэгэхээр яг нөгөө нэг ийм
гадна байдлаас шалтгаалаад эсрэг хүсдэн ч яг хөө тэгэнгүүт ийм ажил бүх зүйл ингээл өөрөө уурсаад ороод ирдэг ч юм уу. Тийм зүйл нь их байдгүй яадгүй. Одоо ингээл оюутан байхад хотод орж ирэл олны хараанд өртөөл ингээл явж идэл санал ирдэг, ингэдэг тэгдэг те. Иймэрхүү бүх зүйл өөрөө болоод идэг гэдэг шиг. Тэг яг өөрөө болоод байгаа мó гэхээр бас гүү юм уу тийм тодорхой хэмжээнд би бас өөрөө гүүж ээж тийм зарим нэг ажил хэргийг болгож байгаа болохоор. Гэтэ яг хав давуу тал бол бас байна тий. Давуу тал хаяа тийм гарна. Гэтэ тэрийг дүүлээд байх үстгүй тий. Эрдэмтэй хүн дараа гэдэг үгэн дуртай. Тий. Эрдэмтэй болж чадахгүйсэн чи эрдэмтэй юм шиг харагдахыг хичээж амьдч юм. Энэ юу ч хасагдахгүй шүү энэ нэвтрүүлэгч хүслээ. За удлаа. Тэгэл ер нь хүнд ер нь муу санж манж үзээгүй багасаа их нийтэж юм цагаан хөвгт өссөн гэх юм уу. Ээж аав маань хоёлаа гой урлагийн хүмүүс байсан. Нэг нь хөгжмийн багш, нэг нь дуучин хүн. За. Тэгээд тэргээ дагаад олон хүмүүстэй юм хагарцсан өссөн учраас багаас ер нь урлаг соёлтой ойрох өссөн. Ерөөхдөө ойрох өссөн. Хичээлээ тараал ээж аав хоёрыг тарахыг хүлээх ингээ хөгжмийн дуугуулаа хийсэй л гэж байгаа юм чи. Лимп тоглолцоо Монголтааны хаяд тоглолцоо явж байгаа л. Хизээ заунд нь одоо энэ тулааны спортуудаар хичээлсэн юм. За тулааны спортуудаар гэх юм бол миний дээдлийн ах том ах гэх юм уу тий олон улсын чи чин дээрээ 2 би 2 ахтай тий хамгийн том нь ихч байд. Дөрүүлээ. Чи айлын баг. Тийм би айлын. Тэгээ хамгийн том ах маань болохоор олон улсын хэмжээний мастер бокс ч юм байдیں۔ Дөрвийн тусгаад ажилладаг. Тэгээ яг хав жигээ сүнэ гэлдэг лээ. Тэгээ багаас 3-4-төгөөс сүнэ тэгэл авсан. Тэгэл яг миний дээдлийн ах бол одоо бараг хүнд чингийн тулаанч гээд холимог тулаанч гээд бараг хэлэхэд болно. Тэгээд ерөөхдөө бага наснаас тий зааш том болоод ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалдаг болох хэрэгтэй гэдэг ер нь багаас тий олон зүйл хийлгсэн. Тий бокс, тайквондо, жудо тий толгорсон нөхцөл байдлаас эвтэйхэн гарчаар техникүүдээ сурж аваал тэгэл. Яг нь тамирчны замналаар явъя гэхээр тухайн үед бас л хэдийд асуудал асуулаад хичээлдээ анхаарал хандуулах болсон. Чи өөрөө болоод тоглох амар дуртай. Лиг мигт орно ухааны юм бодвол баг волейболын комик зурдаг л хүүхэд байсан юм. Тэгээ бас зурд юм тий. Тий. Маш олон сонирхол, маш олон ингээд төгсөрж амжаагүй эхлүүлээд хайсан чадвар тий байгаа. Тэр нь хаяа бэрсэр ажил амьдрал дээр хэрэг болохгүй гарна. Тий. Төрсөн ах эгч нартай айлын бага юм ба шүү дээ тий. Энэ чинь бол өнөр өтгөн айлын баг хүүхэд яг ингээд ах эгч нар ингээд нэг юм зөвлөх байдал байдаг тий. Би ч гэсэн бас 2-3 дүүтэй л дээ. Тэгэнгүүт нэг юм зөвлөгөө нь амьдралд оролцохгүй гэл янз байдаг тий. Жишээ нь чиний хувьд яг ах эгчнээс ирдэг зөвлөгөөнүүдийн хувьд манай ах эгчнэр зөвлөхгүй шүү дээ. Зоод шүү дээ. Шууд айгүй хэцүү. Анаа манай ээж мэж те ерөөхдөө эмэгтэйчүүдтэй асуудал үүсгэж юм бол данк гээл минутын дараа ах нар залгаж орж иж байгаа юм чи. Яа гэл. Тэ хаана ингээл. Тийм тэгэл эхэлж байгаа юм чи. Нэг юм ярихгүй шүү зүр хойлоо уулзаа. Амар дарамттай гэж. Тэгэл дүүн ер нь багасаа ерөхий жоохон нүдүрээр өссөн дөө. Багасаа л нүдүрээр өссөн. Нэг амаар хэлэхгүй те. Нэг амаар хэлэхгүй байх юм бол тэгэл тачгдал задуулна. Хоол хийнгүүтэл ташгдал задуулна. Муухай болцсон байна гэл. Тэгэл яалт чарахгүй гой хоол хийж байгаа юм чи. Тэгжил өссөн. Тийм учраас багасаа ерөөхдөө нэг одоо бүх зүйл дээр алдаа гарахгүй маш их хичээж өссөн. Тийм. Тэр нь зарим үед жоохон дарамтлалдаг байсан ч гэсэндээ тий тэр зарчмыг тий хэрэгжүүлэхгүй дагаж мөрдөхгүй байхаа савгүй дээр гэж бод. Айлын багууд нэг дигдэг те. Яг нэг аав ээж бол эрхлүүлээд идэв.
миний хөө гэдэг нэг арай гайгүй те. Нөгөө ах их чинь юм орж ирээд идэх те. Ах их ч амар. Яа. Ээж авд хэлчих юм бол маргааш нь дахиад ёо амар зүг. Юу нөгөө зүгээр ээж авдаа юу ч хэлхээ болсон. Яа цэна оруулаа гэж ширээ мөрөгцөө. Аха. Аав ээж нутагтай байдгүй эсвэл хоттой гоё юу? Ээж маань хотод байдیں۔ Тий аав маань 12 дугаар ангид байхад тийм бурхан болж исэн. Зүгээр. Sorry. Ээж маань одоо хотод байдیں۔ Ааваас маань хоошоо ерхий хот руу хүүхдүүдийг налаад хүрээд ирсэн. Тэгээд одоо сайхан амьдарцгаа ажил байна. Тэгээд аав маань ерхий их юу юм бэ юм та. Тийм нилээ мужик баян хонгорын гар марнууд таних шиг танихаас баг булаа гарнууд идэх бор тийм гар мартай. Намайг одоо бор булаа гартай гэж. Гараа нуухас. Тэгэл ерхий багаас яг ааваас хоошоо надад хэлж ирсэн л дээ. Энэ надаас хойш зовно. Намайг энэ намайг өдөөснөөс хойш зовно. Аавч нь. Тэ нэг төрсэн цагаас хойш хамт байсан. Тэ эрхлүүлээ өсгсөн тий. Гэтэ нэг амар бас эрхийн балаа тэнийг бол өсөөгүй. Яг тодорхой хэмжээнд бага хэмжээнд эрхлүүлдэг лээс шүү. Тэгэл сүүлийн хэдэн жил нэг өөртөө дургу болох гэдэг юм уу. Зайлвал өөрөөсөө хөндөрүүлэх гээд. Одоо нэг 2-3 жил нилээ хайрцсан. Тэг за одоо шинүүддэг болоо. Тэг аав маань бол шууд ах нарт нь хэлгээл тэгдэг юм байсан. Тэгэл өөрөөс үлдээд тэгдэг барьдаг болол. Тэгэл биш тохойд чи өөл ойлгодог байсан. Тэг нэг ингээд яагаад ингэж үл боддоггүй байсан. Найдваргүй гэдэг онштой болоод 3 жил гараа амьдсан байхгүй юм хэрнүүдэд. Тэгээ ерөөхдөө бүх зүйл тодорхой байсан болохоор тийм авч чадах хамгийн гайгүй арга хэмжээнд тэр байсан юм болов. Тийм тэр тулд би бас тэр үеийн сэтгэл зүг гайгүй хаттай даваад гараад ирсэн юм болов гэж би бас боддیں۔ Тэгээ сая киноны үеийн спойлер болчих юм болов. Жохон спойлердахгүй яриггэвэл миний уйлдаг сцен байгаа. Сэтгэл хөдлөлийн нэг хэлбэрээ харуулсан. Тэрийг маш янзын гаргахад аав маань их нөлөөсөн юм. Амгаа агш аавын дүр тоолохоор бол хажууд суусан ч бүр яг аав шиг харагдав. Үгүй. Бараг ихли байри байхгүй шууд ихэлсэн. Ойлаа л. Тэгэл явсан тэгэл. Гарч ирэл. Хөш. Гарч чаддгүй. Гардаг ордог техникийг хилээч яваа манайх. Мэргэжлийн жүжигчдээс асууж байгаа. Тэгсэн чи манай ерхий продюсер маа. Тэгэл за наачлаа. Тэгэл тохойд яг надаас амар их зүйл шаардсан, амар их зүйлийг тэгээ төвчгийг шаардсан, амар их одоо өөртөө тэмцгийг шаардсан. Тэ гаднаасаа нэг анзаарахгүй холш дотроо л яг л алдсан. Тэ бас сугаачих үү тэ гологчих үү тэ найзуудынхаа ажлаас нь хойш татчих үү тэ гэсэн бас хичээл зүтгэл ерөөхдөө их гаргасан. Тэ ер нь аавын хүүхдэл байсан юм байна. Тэгээ ерхий аавын хүүхдэл байсан. Аав маань цэцэрлэгийн дуу хөгжмийн багш хийж эхэлсэн. Намайг төрөх үеэс. Тэрнээс өмнө бол амьд хөгжмийн хамтлагт байс гитарч. Тэгээ байс гитарч. Тэгээд юу өөр байс гитарч хөрөд ирэх юм бол Casio-гийн тоглоо. Ер нь бүх хөгжмийн тоглолт юм байсан баг. Тэгээд нөгөө цэцэрлэгийн багш болонгууд л арын хаалгатаад намайг 8 сартай авчид ой 6 7 сартай хүүхдүүдтэй оруулсан юм. Тэгээд нөгөө 8 сартай найзууд нь төрүүлээд сургуульд орсон чи би чинь 4 настай 5 хүрэж байгаа хацаа. Би ангийнхантайгаа явна гэж уйлсаар хагаад. Тэгээд нөгөө жижигхэн газар болохоор нөгөө зэрэгтэй нь яриад энийг нэг 2 3 хоног сургуульд яваад хашраач гэсэн чинь нөгөө нэг хашраагүй юм шиг. Цаашаа явцтай. Тэр шиг тавьсан. Оо бүр амар. Өдөр нэг 30 гээд хичээл ордог байсан шүү дээ. Тэгсэн чи би хичээл орол 30 минут болж байгаа бол тэгэл уйлал эхэлчихин гинэ. Тэгэл багш яасан бэ хийсэн бэ гэдгсэн чи хоёроос нь унтлагын цагийн нэгний цэцэрлэгийг. Тэгэл ээж рүү бага ангийн багш маань залхаал. Өө нөгөө ч ингэ тэгээд. Тэгээ ээж 2 гэж хурж ирээл өдөр болго намайг сургуулийн гадаа үр дээр унтуулч чал 3 гэл оруулдаг байсан шүү дээ. Айгүй хэцүү хөхтэй. Тэгээ.
Ер нь бол эрт эхэлсэн юм байна. Тийм учраас нэг бодлын баг санамсаргүйгээр баг эрт сургуульд орцсон байж болохоор юм байна. Би өөрөө бол ямар явж мэдэхгүй байгаа шүү дээ. Ингээ байж яаш их басан чинь 16 хүрдгүү. Аха. Иргэний үлг байдгүй. Аха. Ой ч юу яаш хөхтөө 16 хүрээгүйсэн юм шүү. Тэгснэ гэрчлэгээр өвж байгаа. Ааха. Тэгвэл эрт тэгээ хортой их сургуулаад гэсэн. 16 та. Магадгүй одоо ч гэсэн найзууд бол өөрөөс жоохон ах те. Тий, ерөнхий. Ааха. За нэг ухарч нэг асуугаа тэгээ чамд зовоос асуултаа болио. Нэг зовхгүй. Зүгээр шүү. Тэ энэ хүүхэд надаас хойш зовноо гэд би тэр үгийг л зүгээр асуумаар байл л да. Тий. Тэгэнгүүт яг нь тайлбарлалт надаас холдуулах гэсэн юм гэсэн гээд. Гэтэ яг нэг юм арай хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм уу? Яасан? Ер нь хөдөлгөөнтэй маш. Ааха. Сахилгагүй зүйлс хийдэг байсан. Маш сахилгагүй. Дээрэс нь би одоо ч өөрөө ойлгодог. Яагаад тэгж сахилгагүй ч, яагаад тэгж хүмүүс түүгүүд ч, яагаад тэгж хичээлээ хийж байгаа хүмүүсийг тэгээ өмүүлж, ойрлж хашгирч тэнхдэг гэсэн. Үнэхээр мэдгүй. Тэр үедээ тий, кайф аваад байгаа юм уу гэхээр үгүй. Зүгээр л нэг манайхны хэлдгээр бүгсэн захтансан л нэг хүүхд байсан. Тэгэл одоо тийм биш үстэй. Одоо тийм биш байлаа. Тий. Яг аавыгаа хараад өсөж байгаа. Гангстер бол болчихгүй шүү дээ. Гангстер арай болохгүй. Тийм мэрэгжлээд байгаа тэгээ бас ёс зүйтэй байхгүй болохгүй. Тий. Ааваасаа гад сурсан юм. Эмэгтэй хүнийг 10 ойрлоход ганц өгүүлчээл сууж иддэг л нэг сайхан ер нь тийм үү те? Сайхан юуг нь авсан гэх юм уу? Сурсан. Зан чанар тийм. Ааха. Тэрнээс бол нэг ингээл зунгаралтай байхгүй те? Тийм. Ингээл токсик доол цааш нийлээл те? Нэг яах гээд байгааг мэддэхгүй юм болоо л те? Тэхгүй юм байна. Тийм. Дууссан бол дууссан. Тийм. Киноны дундуур бас ерхий амар юм. Одоо юм зохиолч, найруулагч бид бөөндөө маневрлах асуудлууд амар гарсан байхгүй. За энэ асуудал дээр чи яаж хандах вүлээ? Ер нь хэр тэрх вүлээ? 12 дугаар ангийн хүүхэдтэй мэдээж насанд хүрсэн би хүнээс бол шийдвэр гаргалтын хувьд тийм дутмаг байна. Тгий. Баярлаа. За гэж хаашаа. Окей. За баярлаа. Тэгээд юу ярьж илаа? Харин юу ярьж илаа? Дөрөв ярьж ирсэн шүү дээ. Тэгээ шийдвэр гаргалтын хувьд мэдээж дутмаг байна. Тэгээ бас хүлээ авч байгаа гэсэндээ 10 жилийн хүүхэд ийм том хэрэг тарьчаад яах вэ? Ямар царайтай байх вэ? Нүд чи хэр том нэгдэх хахдах дээр хүртэл ерөөхдөө тоолж ажилласан. Тэгэл ерөөхдөө маш сэтгэл өндөр байгаа. Тэгээ бас нэг юм сошиал сувг нь алга болсон байсан. Тий. Сошиал сувг маань бол алга болсон байга. Тэр хэрвээ хүсвэл хариулж болно. Тий. Хүсгүй бол яах вэ? Хэсэг сайхан 50 байл гэж утсан юм уу? Хэсэг сайхан 50 бай да. Рейс хий да гэдэг. Тэгтээ бүр алга болчихгүй юм байна шүү дээ. Гараад ирэх юм байна буцаад. Яг гарч иргүүч байлгаж бас тий болохоор яг тийм хэрэгтэй зүйл биш юусэн байна юу? Тий, нэг амар хэрэгтэй. Тийм миний бүх зүйл биш. Тэгээ тодорхой хэмжээний өөрийгөө 50 байлгах, өөртөө ярилцах, цаг гаргах гэж одоо тий уцны хэрэглэгээ багасгах гэж юм. Тавьсан жижигхэн л дүүх нэг өөртөө л тавьсан зүйл юм байна тий. Шалгуур чадах нь харах гэж байгаа юм уу? Байхгүй зүйлээ байгаа юм шиг эсвэл одоо нөгөө нэг хүний дүр тойрно гэдэг шүү дээ. Нэг тиймэрхүү зүйлсийн талаар чи юу гэж боддог вэ? Ингээ нэг юм за бид нар худлаа гэж ирдэг шүү дээ. Худлаа хүн тий? Наач тийм биш шүү дээ тий. Энэ талаар ер нь ямар хөө бодолтой гэдэг вэ ер нь? Яг хөө тэгэл ер нь
хотлоо байвал тэгэл хотлаа л та. Тиймэрхүү зүйлсийг юу нь яаж хүлээж авдаг? Яг хав бас бүх зүйл олон талтай учраас тий. Үнэхээр гарцаагүй байдал гараад тийм байдалд хүрсэн байж болно. Тийм учраас миний хувьд бол энэ дээр бол хөнгөн байдаг. Ер нь миний хувьд ихэнх асуудал дээр хөнгөн байдаг талтай тий. Ерхийдөө тийм хамаагүй гаргашдаг. Хэд ч хамаагүй. Гаргашдаг. Эндээ ингээ хадгалаад байхгүй ингээд гаргаад тэгээд хайчих. Тий, тэгээд өөртөө яг ажиллаж эхэлдэг тий. Хэр түргэн ууртай. Юу, ерхий жоохон түргэн ууртай шүү. Тий, тэгээ яг миний түрүүний таны нэг эхэлж явах тасагчдаг галзуу шийдвэрчин гэдэг шиг. Тэгээ дүүгийнх нь хуульч мэрэгжлийг сонгосон. Тэр өөр контентын асуулт шүү хөөе. Тэр байсан тэгээд тэр дүүг нь арай гайгүй нэг ухаан суулгасан юм уу даа л гэж боддیں۔ Тий. Тий. Би авч явахт бас тий өөрийгөө илэрхийлэхэд тэгээ бас ерөөхдөө олон зүйл дээр ажиглаж байгаа даа. Ийм түргэн уурч гинт гарахаар нөгөө нэг сурсан мэдсэн нөгөө техникүүд гарч ирэхгүй сте хүмүүс дээр одоо нөгөө тулааны жирийн хүн дээр гарах уу? Шаардлагатай. Үнэхээр гаргуулахыг хүсээд байвал гарах шүү. Тэрнээс энгийн ямар ч асуудаг байгаа энэ дээр очиад өөрөө өдөх мөдөх гэсэн асуудал нэг ч гаргаж байгаа. Бие хамгаалах гэдэг урлаг шүү дээ гэж тий. Тэгээ хамгийн зөв шийдвэр бол зугтах. Тий. Тохон хүн ямар ч сэтгэл зүйтэй ямар ч согтолтын төвшөнтэй байж болох учраас тий. Ер нь зугтсан дээр нэг аххүйгийн нэг өнгөлөгч аххүйгийн нэг пост эсэ хийзээ хэлээ. Зодтолтох нь тодорхой болцсон байвал зодуулчих чагаараа гэдэг пост эсэ. Тийм. Чин доор хүмүүс зугтаач ч болдгоо юм гэлээ алцчихлаа бол тэгэл яг тэр үед бодож байгаа. Ер нь бол хамгийн зөв шийдвэр бол зугтаах гэдэг. Тэ зугтааж чадахгүй бол харин шавхах л ээ. Булан чахагцсан бол тийм булан чахагцсан бол булангаас байгаа тий байгаа зүйлэл хийн шүү дээ. Энэ чиний тоосон кинон дээр нөгөө нэг яг энэ найруулагч нь продюсер нь яг нарын албаны яг чухал хүмүүс нь бүгдээр яг нэг үеийн залуучууд гэж сонссон тий. Залуучууд дандаа. Тэрүүгээр бас их давуу байгаа шүү тий. Коллектив нь хамаагүй ондоо тэгээ биенээсээ ч санаа зовоодох юм байхгүй пам гэл ер нь явцсан даа. Найзууд учраас ер нь сонгогдсон юмгүй юу? Гүү үстэй тий. Гүү. Тийм продюсер маань юу санал тавихтаа ерхий энэ хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн зохиол. Тэгээ намайг бас хэдэнс тэр яг санал тавьжсэн үеэс хэдэн сарын өмнөөс тэгээ ярилцаад эхэлсэн байсан юм лээ. Энэ төр дээр хөслийг цаач гэдэг. Хэр найзрах вэ? Хэр үнэнч найз гэж боддог өөрөө? За, ерөөхдөө их найзрах шүү. Олон найзтай. Тэгээ хүнтэй найзлахгүй байхыг хүсдэггүй юм уу? Тэгээ надтай найзлахыг хүссэн хинч болов. Би яг өдөс нь гоё байхыг хичээдэг. Тий. Үнэхээр тийм гоё байж чадаагүй. Тий. Чадаагүй? Тий, үгүй чадаагүй болон бас бус зүйлээс болоод гомдож исэн олон найзууд байгаа. Тэгээ бүгдээс нь бас уушлахгүйж одоо авъя. Тий. Гэтэл яг би бол өөрийгөө маш найзрах хүн, маш нээлттэй нийтж хүн гэж боддог. Угаасаа бүгд тэгж боддог баг. Ямар нэгэн хичээл зүтгэлгүйгээр өөрөөрөө л бажет л найзуудтай хэлсэн байх. Ихэдээ маш олон амнаас миний найз золыг гэрэлтсэн л хүн шүү л гэдэг. Ерөөхдөө хар барааныг хайдаг гэрэлтүүлэгч юм уу те. Энэ дэр агаа надаас гэрэл цацруулчаар. Окей. Түрүү ингээл айгүй их нэг муучлалт гуйгаад байгаа харагдаад байна л да. Тэ яг хөө хинээс яг тодорхой хинээс гуйгаад байгаагүй нь сайн мэдэгдэхгүй байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд яг хөө нэг юм гомдоосон хүмүүс байгаад идэх юм байна да гэж зүгээр бодохгүй юу. Тэ яг хөө чи үнэхээр хүсчээвэл тодорхой яг хүмүүсээс шууд ингээд уучлалт гуйж бас болно. Тий. Яг тодорхой хүмүүсээс
гэхээр ер нь бол жоохон сонжирсан л асуудал болно. Тиймээс ерөөхдөө нийтэд нь тэгээ бас надад итгэдэг хүмүүст тий намайг дэмждэг, намайг хайрладаг, намайг ойлгодог хүмүүс тий тэр хүмүүсийнхаа итгэлийг нь жижигхэн асуудлаар ингэ сэвдүүлсэндээ ерөөхдөө уучлалт байсан. Би харин түрүүн л жоохон юм дээрээс л уучлаарай гэд харна л зүгээр тэгж ойлгохгүй. Тий хамгийн сүүлд болсон том асуудал гээл тэр лээсэн болохоор ерөөхдөө тэрийг нэг тий уучлалт тэгээд гоё гигэлгээрээр гоорыг ер нь шийдээд тэгээ хамгийн түрүүнд ярьчлаа. Зүг. Хүнтэйгээ холбоотой байдгүй юу? Ерөөхдөө холбоо маш муу шүү. Тий. Гэтэ тэр асуудлыг тий зэгцэлнэ. Цаг хугацааны асуудал. Окей. За ерөнхий урилга. Гэтэ би чамайг нэг жилийн өмнө нэг санал тавих гэжсэн юм аа. Биччихсэн нэг Instagram руу чинь. Тэгээд тухайн үедээ нэг холбогдож чадаагүй тэгэл орхицсан санагдчихээн тий. Тэгжээд л харин би хараагүй л өнгөрсөн юм. Тий. Санаа гараа гихчээр яг ингээ холбогдчихлоо л да буцаад тий. Тэрнээс би чи бас подкастуудыг үзэн тий нөгөө нэг тэр болохоор арай өөр нэг олуулаа суудаг Urban Talk гэдэг нэг арай нэг өөр төрлийн нэвтрүүлэг байсан тий. Тэрэн дээр өрөх гад яг биччихсэн тэгээд яг тэр гинт санаанд орчлоо. Нөхөд уулзчихлаа. Ер нь нэг подкаст ийм ярилцлаганд нэг харагдаад байдгүй санагдчих. Үгүй яг миний хамгийн анхны юм чив зүүж байгаа тэгээд ярилцж байгаа. Зорж ярилцж байгаа тий. Тулсан ярилцлага гэдэг шиг чих тулж ярилцаад байгаа юм шиг тий. Тэг яг анхных тий бас гоё мэдрэмж төр тийм ээ. Үеийн ялгаа гэдэг хаар за яг хоёулаа бол бас нэг үеийн юм ялгаатай байгаа шүү. Нэг нь millennial Y generation, нөгөөт нь Z generation байгаа тийм те. Нэг юм үе хоорондын нэг юм харилцааны нэг юм төвөгтэй талуу чамд юм ажил дээр ер нь анзаарагддаг байдгүй ер нь. Ерөнхий анзаарагддаг шүү. Ажил дээр ч тэр ер нь өдөр тутмын амьдрал дээр ч тийм бүх хүмүүс яг тий асуудалтай. Тэгээ манай нэг юм ч гэсэндээ тодорхой хэмжээний олон асуудалтай учраас үүнийгээ дагаад ихэнх нь жоохон стресстэй явж байгаа. Тэгээд яг тэр стресс бүхэмлээс болоод тий сэтгэл хөдлөлөөр тий жоохон тохиромжгүй үгсийг бие биендээ хэлэх юм уу? Бүр цаашлаад гар зүрүүлэх юм уу? Тийм тохиолдлууд Монголд бол маш олон шүү дээ тий. Чам дээр бас их тохиолдчихсэн үү тий. Гэхдээ яг дүүн бол яг нөхцөл байдлыг одоо манай үеэс их юм уу? Гэнэ нэг хоёр ахаас болоод дээд үеийн хүмүүс ерөөсөө надтай нэг юм ярьдаг байсан. За. Тэгэл яг би өөрөө нөгөө нэг ахтай ах хүнийг хүндлээд өссөн болохоор надаас ах хүн байвал тий хүндэлдэг. Тий. Харилцааны нэг юм ойлголцохгүй асуудал бол одоо ажил дээр гайгүй үстэй тий. Гайгүй байл баах. Тий. Хэрвээ гарах гэдэг бол яг тухайн үед нь яг шийдчихдэг. Би ууг нь сая тэгж утсан шүү жоох эвгүй хэлжлээ ч юм уу тий. Тий, ерөөхдөө яг тухайн үед нь фикс яллаа яадаг та. Жоох эвгүй гэлчүү, тэгчүү ингэчүү гэсэн санаа зовнил ер нь их байгаад байдаг. Нэг юм сонин үг сүүлийн үед ч юу яхаа ерөнхийдөө ингээл яригадаад байдаг нэг юм дутуугийн комплекс гэдэг нэг айгүй муухайг байдаг л та. Тэгээ энийг нөгөө оновчгүй бие биендээ айгүй хилдэг болчих. Ойлгож байгаа ойлгохгүй. Тийм. Тэгэхээр зүгээр яг энэ үгний талаар хөлөө ярилцъя гэж бодод байна л да. Дутуугийн комплекс чи дутуу ийм учраас ингэж хандлаа, инглээ тэглээ гэл үг гэдэг шүү дээ. Зүгээр чи юу н зүгээр л хувьяасаа юу гэж бодд энэ талаар. Яг би бол одоо энэ дэлхий дээр ч одоо амар олон хүн амьдарч байхад бүгдийнхээ сэтгэл зүй өөр байж байна. Тэгээ бүгд өөр зүйлээс кайф авна. Бүгд өөр амьдралаар өссөн учраас тэг яг нэг атаархаад байна л гэж одоо манайхан тэгж ярьж наач атаархаад өөрт нь тийм байхгүй болохоор тиймгүй өссөн болохоор тэгж юм ч юм уу тийм байдлаар хандах гэдэг. Гэхдээ яг хүн ерөөхдөө шүүмжлэлийг хилж болно. Гэхдээ тэр нь ямар нэгэн үндэслэл нотлохоотой тий үнэн зүйл байх шаардлагатай. Бодлоо болоод ирэх юм бол тэр шүүмжлэл ямар ч үнцнийг болоод ирнэ. Тэгээд
одоо миний хувьд бол тэр дутуугийн комплекс энэ төр гэж би бинтийг аалддаг асуудал төр бол ерөөсөө их тоод. Ууралж илээ. Уурна гарны. Тэгээ ууртай үедээ битсэн байгаа. Гэсэн тийм үүднээс ланд тийм. Одоо ч гэсэн тийм үе байдаг. За уусаал манай нэг юм жах эвгүй ингээд байгаа болохоор гэсэн бодол ерөөсөө төрдөг болсон байлээ. Тэгээ би бага бахта Монгол улсаа хөгжүүлэх хүн болно гэж одоо боддог байсан. Одоо чадахгүй юм шиг байна. Эртөө энэ цаг эртөө. Тэгээ цаг нэх яарахгүй байна. Тэгээ бас зарим нэг зүйл дээр шууд ингээд төвөгшөө гэдэг. Лайлаа очоод жигсаад ямар нэг үр дүнд хүрдэг биш гэдэг очихоо байх тохиолдол. Итгэлцэл унаад байна уу? Тий, ерөөхдөө жоох юм одоо юм дөжрөөд байна гэх юм уу? За болж лээ тий. Жилээ тий. Гэдэг шиг тий. Хавцаа гараад амьдрын шүү дээ. Би энийг нөгөө холбох гээд байгаа нь хайр наргу би эндээ үг хэлдэг. Янз янз болдог. Тэнгүүт эндээс үүдж их сэтгэл гутрал гэдэг ч юм уу. Тэглэх байх. Хямралын асуудал их гардаг гинэ. Ялангуяа эрэгтэй хүмүүст их гарч байна. 20-ад нас, 30-ад насных нь хамгийн их тод өртөж байгаа юм насныхаа юм байна. Тэгээ чиний хувьд яг энэ талаар юу гэж боддөг вэ? Яг энэ сэтгэл готрал гэдэг зүйлийн талаар чамд юу н ийм хямралын зүйл хэр их тохиолддог гэж чи яг ингээ одоо бодоход бодож байна. Би бол амар их сэтгэлээр унах үе гардаг. Хойдээ төр зурах л гэж боддог доо. Төр зурах. Амьдралд тохиолдох зүйлс энийг тохиолж чинь. Тийм. Тэгээд гарч чаддаг гэж бодож байна. Тэгээ ерөөхдөө бол эмжилчдэг өөрийгөө тий. Нэг ч удаа сэтгэл зүйч дээр очиж байгаа. Гэтэ сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй юм шиг байна. Өөрийнхөө бас хараагүй өнцгөөс зарим зүйлсийг тайлбарлуулвал гоё. Сэтгэл санаа хэцүү үед зарим хүмүүс шууд хамгийн дотн хүнлүүгээ ч юм уу аль нэг хүнлүү ярьдаг. Чиний хувьд? Миний хувьд яг уу яг шууд ганцаараа шийдчихдэг. Ер нь жоох юм гоншгохгүй байх талтай. Хүчилж өөрийгөө тэгж боддгоо эсвэл зүгээр л окей гэж өнгөрчдөг. Дотроо ерхий эр хүн шиг байна шүү. Би гоншигнохгүй шүү гэж барьдгоо эсвэл. Үгүй яг уу гоншгохгүй шүү гэсэн юм зүгээр л дотроосоо байдаг тий. Би нэг гоншгоноод ямар миний асуудлыг хамт шийдэлцэж өгөх юм биш. Өөрөө л дотроо бодъё, өөрөө л дотроо яахыг шийдэе гэж боддог. Тэрнээс зарим хүүхэд ээж рүүгээ ярьдаг, эгч рүүгээ ярьдаг, сайн найз руугаа ярьдаг тийм асуудлууд бол байхгүй. Яг маш олон маш эвгүй үгс бас манай хармаас эвгүй орж ирж штэ. Тэгэл хойд амар хүлээж авнаа. Тэрийг нэг ил байлгахыг хүсэж. Тийм учраас хаац юм бэ тийм үү? Гүү яг тэрнээс болоод биш л дээ. Яг зүгээр л маш их өөрийнхөө бодсноос их цаг хугацаа ерөөхдөө уцтаа зарцуулаад зөв учраас баг хүчээр шахуу өөрийгөө локлж гэх юм уу тий. Тэгээд тухайн үед ерөнхийдөө сэтгэл утрал ч юм уу эсвэл хямралын үе тохиолдоход заавал хүнлүү ямар нэг хүнтэй хуваалцаад байхыг боддог. Үгүй. Ерөнхийдөө чимээгүй хүн өнгөрхийг хичээдэг. Бүр хайлаад бүр юмэр санагдвал харин энэ дээр чамаг очиод ойлждаг. Тэ. Яг тэ гаргаж чадаагүй үгс тэгээд урсдаг. Тэ. Тэгжлээд. Заримдаа яг хүн дотны боддог л доо бос түнтэй зүгээр би харьцуулж боддог. Наад ээж байна, гэр бүл байна, одоо тий найз нөхөд бүгд байна гэл боддог ч гэсэн зүгээр нэг заримдаа нэг хэцүү зүйлийг яг миний хажууд байгаа миний нөх хос гэж ярьдаг шүү дээ. Эмхтэйтэйгээ ярилцаад үсэх гоё имжлэгдэж байгаа юм шиг санагддаг. Чам тийм зүйл хэрэг байдаг. Ер нь бол их шүү. Тий. Яг ер нь их цагийг хамт байж өнгөрдөг болохоор тий. Ер нь ярилцсан. Тийм шууд ярилцдаг тий. Ийм байгаадах юм гэл. Тэр бол нэг эмчилгээ байдаг юм шиг байна. Зарим хүн анзаардаг байх тий. Тий яг буглаад байгаад тахгүй тий. Тодорхой хэмжээний тайтгарлыг бас авч байгаа. Окей. За маш их баярлалаа.
Тэгээд магадгүй дараа илүү бүр тухтай хоёлаа дотн танилцаад ярилцах бах. Тэгээд ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд тусгал гэ кинонд тоглосон байгаа. Тий бас нэг гол дөрүүдийн маань нэг. Тэгээд тусгал гэ кино маань Woo Originals тэгээд яг Woo-гийн бүтээл учраас Woo дээр гарч байгаа. Тийм Woo-гээс сүлээ авч үзээрэй. Тэгээд Woo бол хамгийн хэрэглэхэд юм тухтай амархан аппликейшнуудын нэг надад зүгээр санагддаг. Тэгээд 12 ангитай гэсэн үү? Тий 12 ангитай. 12 ангитай. Тэгээд энэ киногоо хүлээ авч үзээрэй. Ямар ч үсэн хүмүүст маш их таалагдсан байлаа. Маш чанартай бүтээл болсон байлаа. За шүү дээ. За ахыгаа бас подкастт оруулж байгаад баярлаа. Энэ 100 юу гэж байна? Ерөнхийдөө бас зүйлээс болоод нэг уртын төлөвлөгөө маань жоохон хэлбэлзээтэй байгаа. Тий. Аялдаг хобби моби би юу? Аялдаг хобби моби ерөхий байхгүй шүү. Тий. Ер нь нэг явах юм бол манай хүсэлж ир нэг чийл гайл юм байна л та. Тий. Окей. Зүг. За маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд сайн сайхан бүхэн хамгийн гол нь ирүүлэхийг хүсье. Тэгээд өнөөдрийн Эдэн подкастын түрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Эдэн подкаст учрал токийг та бүхэн алгасалгүй үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Яг одоо sub дараарай. Ерөнхийдөө subscribe дараарай гэж юусоо хэлдэг юм байлээ. Мөн манай хамт олонтой та бүхэн хамтран ажиллахыг хүсэх юм бол энэ утсаар мөн энэ хаягаар холбогдоорой. Тэгэхээр бид нар та бүхэнтэй подкастны дундуур хамтран ажиллахаас гадна өөр олон ийм контент, видео, рекламуудыг ч бас хийж өгөх боломжтой шүү гэдгийг хэлэх зүйтэй болов. Мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч эрүүл мэндийн ундаа, сүүн ундаа, Калпис, Асахи брэнд